Үйл хөдлөлийн баялаг, хүний баялаг гэж би боддог. Сайн байцгаана уу, намайг Бүжин Лам гэдэг. Би Солонгос улсад амьдраад 8 жил болж байна. Солонгос компанид ажиллахын хажуугаар Invescore Leasing компанид ажиллаад 3 жил болж байна. Анх IELTS leasing-ийн үйлчилгээгээр өөрийн нэрээр орон сууц худалдаж авч ирсэн. Энэ орон сууц худалдаж авж байгаа процесс нь маш хурдан, шуурхай, найдвартай, онлайнаар бүх зүйл нь шийдэгдэж байгаа нь үнэхээр таалагдсан. Тиймээс энэ үйлчилгээг авсан мэдрэмжээ олон хүмүүст ярьсан. Гадаадд амьдарч байгаа хүмүүс олон зорилгоор гадаадд амьдардаг. Тэдгээрийн 1, 2, 3 гэж үзэх юм бол орон сууцтай болох нь бас дээгүүр байранд ордог. Тийм болохоор олон хүмүүст энэ үйлчилгээг яриад тайлбарлаад явж байхдаа тэр замаараа дамжигдаад энэ компанийнхаа агент болсон байдаг байгаа. Энэ хугацаанд маш олон зүйл дээр сэтгэл хангалуун, сэтгэл ханамж, үн цэнийг авдаг. Тэгээд тэдгээрийн хамгийн сайхан зүйлүүдээс дурдах юм бол орон сууц худалдаа авах үйл ажиллагаа процесс бол хүний амьдралд цөөхөн хийдэг сонголтуудын нэг байдаг. Тэр сонголтыг эхнээс нь дуустал хамт байгаад лизингээ төлөө дууссан баярлалаа, талархлаа гэсэн үгийг сонсох нь энэ ажлыг хийж байгаагийн хамгийн гоё үн цэн байдаг. Би Солонгос улсад бүтэн цагийн ажил хийдэг офисын ажилтай. Яг энэ ажил маань ингээд миний гарт орсон. Манай компани ажил бол бүх юм 100% онлайнаар шийдэгддэг. Агентуудыгаа дэмжиж ажилладаг. Тэр нь бол үнэхээр таалагддаг. Харилцагч нарын маань өгж байгаа. Сэтгэл ханамж нь намайг олон хүмүүс тусалж байгаа маань ажлын маань хийх илүү урам зориг өгдөг. Үйл хөдлөлийн баялаг, хүний баялаг гэж би боддог. Ямар нэгэн үйл хөдлөлийг өөрийнхөө нэрээр гадаад орноос худалдаж авч чадсан хүн бол дараагийн зүйлийг бүтээх юм өөртөө итгэх итгэл, урам зориг нь илүү төрдөг юм болов гэсэн бодол төрдөг. Яагаад гэхээр манай лизингийн үйлчилгээг 21 наснд хүрсэн хүнээс эхлээд хэдэн ч настай хүн авах боломжтой байдаг учраас энэ зүйлийг харахаараа дараа чи амьдралдаа гаргах шийдвэр, өөртөө итгэх итгэлт нь илүү урам зориг өгдөг юм болов гэж боддог.